Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол уран зохиолын найруулгын эхийг хураах. Тэгэхээр эхийг хэрхэн хурааж бичдэг вэ гэдгийг мэдэж авцгаая. За, эхэд хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах гэсэн дөрвөн хувиргал хийдэг. За, ганц эхэд ч биш, бүтээвэр үг, өгүүлбэр гэсэн хэлний бүх нэгжийн түвшинд энэ дөрвөн ургалыг хийж болно. За, үүний дотроос эхийн ургал гэж юу вэ гэхээр их цогцлборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, их цогцлборын доторх өгүүлбэр цогцлборын байрыг солин сэлгэх, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх хэлбэрийг солих зэргээр өөрчлөхийг эхийн хувиргал гэдгээ. За, тэгвэл хураах хувиргал гэж юу хэлэх вэ? Эхийг уншиж, утга санааг сайтар ойлгосны дараа тулгуур үгсийг олж, гол санааг гарган ярьж өчгийг эхийн хураах хувиргал гин. Дэлгэрүүлэгч үг өгүүлбэрийг хурааж өчгөд эхийн утга санаа алдагдахгүй байх нь хамгаас чухлаа. Тэгэхээр эхийг уншиж, утгыг сайтар ойлгох хэрэгтэй. За, үүний дараа эхийн гол утгыг хазгалсан түлхүүр үг өгүүлбэрийг ашиглан эхийг хурааж болно. Эхийг санаагаар нь хураан бичиж болно. Түлхүүр өгүүлбэрээр хурааж болно. Хэлц хэллэгээр хурааж болох нэ. За, түлхүүр үгээр хураах, эхийн гол санаагаар илэрхийлэх, түлхүүр өгүүлбэрээр хураах, хэлцээр хураах дараах дөрвөн аргыг яаж хувиргаж болж байна вэ гэдгийг жишээн дээр харъя. За, та нартай ховдог хэрэг гэдэг эхийг уншиж өгье. Нэг хэвд ховдог хэрэг байжээ. Нэгэн өдөр хэсүүчилж яваад бүдүүн салаа мөчрийн хооронд зассан үүрэнд харцаг өндөглөж байхыг харж гин. Харцгын хоолнд явахыг хүлээж модны оройд нуугдан суув. Харцагч нисэн одож гин. Хэрэг хоёр өндгийг нь хулгайлж авчран өөрийнхөө өндөгнүүдтэй хамт дарж орхижээ. Хальсаа цоолж гараад ангайхаанууд нь өссөөр л байв гин. Дэгдээхээ болоод ирмэгц хэрээний дэгдээхээнүүд харцганы хоёр дэгдээхээний мэдэлд орж гинэ. Сүүлдээ харцганы хоёр дэгдээхий хэрээний дэгдээхийг нэг хоёроор нь цувуулан барьж гин. Бүр давраад хэрээнд өөрт нь халджээ. Хэрээ хамаг хүч хөдөлмөрөө гарган барьсан тогтоо сайхан үүрэндээ байхын нөхцөлгүй болоод амь зулбан өөр газар очиж гин. Зя, энэ ихийг хэрэг, харцаг, өндөг, дэгдээхий, хамаг хүч хөдөлмөр, үүр, амь золбох гэсэн түлхүүр үгээр хураасан байна. За, хэрэг хэсүүчилж яваад харцгын хоёр өндгийг хулгайлж авч ирсэн учраас өндөг нь дэгдээхээ болж өсөж том болсоор хэрээний өндгийг идэж тэр байтугай өөрт нь хүртэл халдах болсон тул амь зулбан өөр газар очисон гинэ гэд эхийн гол санааг илэрхийлэх санаагаар хураасан байна. За, хэрэг хамаг хүч хөдөлмөрөө гарган барьсан тогтоо сайхан үүрэндээ байхын нөхцөлгүй болоод амь зулбан өөр газар очиж гинэ гэд дүгнэлт өгүүлбэрээр хурааж болж байна. За, өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр. За, хар санаа биеэ иддэг, хар хорголжин балаа иддэг гэх зэргээр хэлцээр хурааж болохоор байна өгтөдөө. За, тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.